За сайн байна уу. Биш санал. За сайн байна уу. За сайн байна уу. За хаварч харан болж байна та гэдэг. За сайхан. За хэд оны төгсөлтөө би одоо тэгээд та гэдгийг танихгүй тэгэл явж байгаа шүү дээ. За бид нар 1984 онд төгссөн төгсөгчд байгаа юм. 1974 онд элсэн. За тэгээд ингээд 82 онд манай одоо манай төгсөлт чинь 3 бүлэг төгсөж ирсэн. 8-ын АБВ гэдэг. Ингээд 8-ын АБВ ангийн төлөөллүүд сургуулийнхаа 80 жилийн баярын мэндийг хүргэхээр ирцгээгээд байна. За тэгээд бид хэд бас нэг энэ хугацаанаас хойш чамгүй хэд ажил зохион байгуулсан. Та хэд маань ч соорцсон тий. Сая одоо үеийн төгсөгчдийн Ахмад дунд залуу гэсэн 3 тэмцээнийг зохион байгууллаа. Тэгээд бас өмнө ажиллаж ирсэн багш ажилтнууд луутайгаа авч уулзлаа. Тэгээд төгсөгчд маань одоо 80 жилийн үйл ажиллагаанд маш их ач холбогдол өгч болсон гэдэг эргэх холбоотой ажиллаж байгаад бас та бүхэнд бас баярлалаа. Тэгэхээр одоо энэ ой гэдэг маань ерөнхийдөө бид хэд ерөнхийдөө бас түүх үлдэх, хойч үед одоо ингээ бахархлуулж үлдэх, ийм бас нэг ийм том утга агуулгыг цаана агуулж идэг. Тэгэхээр одоо энэ сургуулиар дамжиж гарсан үеийн төгсөгчдийнхээ одоо ингээд дэмжих тусалцаад байгаа одоо ингээд 80 жилийн өмнө үйл ажиллагаа ингээд зохион байгуулах ажилд оролцоод ингээд явж байна. Сургууль маань өстой сайхан шинэ сургууль баригдсан. Гоё байна тий. Өстой гоё. Сургууль тий шинэ сургууль баригдаад одоо 2 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа. Тэгээд бас энэ үндсэндээ бас шинэ сургууль маань ерөнхийдөө бас нөгөө бас бүх юм одоо ерөнхийдөө хоос шахуу байсан. Тэгэхээр энэ богинохон 2 жилийн хугацаанд бас нөгөө одоо суралцж байгаа суралцагчдын эцгийн тусламжтайгаар ерөнхийдөө бол үйл ажиллагаа сургуулийн орчин маань нэлээд сайжирсан байгаа. Тэгэхээр одоо энэ 80 жилийн хүрээнд бас цаашд одоо сурагчдынхаа суралцах орчин илүү боловсронгуй таат орчин бүрдүүлэх иймэрхүү зорилтууд тавиал ажиллаж байна да. Одоо хэдэн сурагчтай багш ажиллаж байна? Одоо манайх 1100 орчим хүүхэд байгаа. Хүүхдүүд үү? Тий. 1000 гарсан шүү манайх. Тэгээд 50 гаруй багштай 30 гаруй ажилтгчтай ийм сургууль явж байна да. Бидний аваад очиж 1074. Тий. Бас 1000 хүүхэдтэй. 1074. 1000 гарсан байсан тий. 1074. Амаг амтурыг татчих. Би ч 14 онд даанх менежер ирэхэд 673 хүүхэдтэй жижиг одоо ингэ өсөлттэй. Одоо ер нь бол ерөнхийдөө өсөлттэй юм. Эрдэм цацруулсан 80 жил. Тодорхой хэмжээний санхүүгийн асуудал бас тус дэмжлэг болох үүднээс энэ чинь олон төсөлд өгүүлж явж байгаа шүү. Тэгэхээр эхлээд урьдчилаад нөгөө бид нар сандиа өгөөд та хэдийнхаа бас ажилтны багчсан тус нэмрээ оруулаад та хэд маань бас яг 6 сарын 9-нд өнгөд аваад ирдэг. Яг тэр үедээ хэрэгтэй ч гэсэн одоо наан нэмээ аюул чухал үед нэг санхүүгийн бол байж. Тий байгаа. Тэр нь бас салхины хангалыг гэсэн үгнээс мэд. Бус төгсөгч нартаа бас уриалж байна. Одоо энэ сургуулийнхаа 80 жилийн бүгдөө цугтаа сайхан тэмдэглэхийн тулд бүгдөө сургуультай хандиваа өргөөд нэгэрч уулзцаая л гэж хэлээ. Сургуулийнхаа 80 жилийн арга хэмжээг амжилттай сайхан болоосой гэдэг үүднээс ямар тач гэсэн төгсөгч хүүхдүүдийнхаа хандивын мөнгийг цуглуулад аваад ирлээ. Ингээд сургуулийн манай амжилттай өргөн дэлгэр болох болтугай. Энэ их гэрэлгээ цацруулсан энэ сайхан өргөө маань олон хүүхдүүдэд өшөө илүү их эрдмийг түгэж илүү олон хүчрэхэг сайхан хүмүүсийг бий болгох болтугай гэж өрөөдгээд бид нар ингээд хандиваа бэлдээлье. За баярлалаа. За тэгээд энэ ингээд бид нар ингээд 74 онд нэгдүгээр ингээд үлжээр багштай анх орж илаа. 10-ын Б ингээд цэрэнд болохоор багштай төгсөжээ. Тэгээд ингээд манай төгсөлт эхнээс бэлгэлж байгаа. За энэ одоо бас ингээд зөвхөн бэлгийг маань хүлээж аваарай. Төсөөлөнгөө үйл явдал болж байна. Бид бүхэн одоо ингээд ерөнхийдөө үйл ажиллагаа 80 жилийн үйл ажиллагааг эхлээд явж байгаа. Тэгээд маш одоо ажлыг хийн гэж сая одоо өнөөдөр ингээд яриад байвал дуусчих одоо ажил байгаа. Бид бүхэн одоо ингээд түүхээ үлдээж кино зураг авалт хийж байгаа.
Сургуулийнхаа шинэ дуугаар дахиад шинээр хэлэгжүүлж байгаа. Одоо сургуулийн орчноо сайжруулах гэх мэт ч одоо ингээд бусад олон ажлууд явна. Тэгэхээр эдгээр ажлууд ингээд та бүхний дэмжлэг ингээд маш их дэмжлэг болж байгаа шүү. Ингээд дахин баярлалаа гэдгийг хэлье. Гинтийн байлаа. Тэгээд ингээд анхны ингээд ханд авч байгаад бас ингээд баяртай байна. За ингээд ажлын амжилт хүсье. Одоо дараагийн бас дараагийн хандив энэ авах төгстэй 10-ын хандив өгч байна. Ууса танаас нэг төгсдөг чинь ангингаар өгöd. За байна. энэ болохоор 82 оны аврал төгстэй 82. Төгстэй 84-ны 10-ын 8-ийн За энэ чинь одоо бүр ингээд АБВ гэдэг. Сая манай болохоор 82 он төгссөн ханилээ. 10А-д бас хүүхдүүд байгаа. Маа багштай. Нэгдүгээр анги Дунданган Бац багштай. Хамт олон хайцсан. За амжилт хүсье наяа. Сайн амжилтын дэмжчихийг одоо ингээд сайхан үрдүүлтэй ингээд сайхан 80 жил болж итгэж байгаа. Тэгээд эргээд та бүхэнд энэ юу хийсэн бас мэдээ тайлбаруудаас ингээд нээлттэй та бүхэнд хөргөж ажиллах болно. Ингээд баярлалаа. За ажлын амжилт. Тэгэхээр одоо анхны ханд болсон ч ингээд бүр ингээд цуцаан мөнгө авсан ч үцчих. Би ч одоо энэ мөнгөд ингээд өөр дрогд авах ёсгүй. Гэхдээ одоо яг нэгэн л одоо ингээд цагаан сэтгэлээр хийж байгаа нэг ямар цаашаа гэлтэй шүү дээ тий. Тэгэхээр одоо энийг би эргээд би одоо ингээд комисстой бүртгээд эргээд хямдтай тавиа явчихж байгаа юм утгатай. Ийм учиртай байна. За баярлалаа та. За баярлалаа. Баярлалаа. Ан аравч энэ